Монгол улсын хөгжлийн гарц юу вэ? Үүнийг залуу хүн бид өөрсдөөсөө асуух цаг нэгэнт иржээ. Бид юуны төлөө ямар зорилгод хөтлөгдөж юуг бүтээх вэ? Бүтшгүй юм байна гэж арга мухардаж суух гэж юу? Гэтэл та бид чинь Монголын хүн амын 70%-ийг бүрдүүлж байдаг залуусын л нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүчирхэг Монгол эсвэл сул дорой Монголын аль нэгийг нь бүтээж чадах иргэдийн л нэг. Тиймээс улс орноо өөрчилж шинжил ягвал зорилго хүсэл мөрөөдөлтэй байж улс их орноо хөтлөн дагуулах идэвхтэй амьдралаар амьдраарай. Нийгмийг өөрчилж чадах ийм л идэвхтэй хүчирхэг залуусыг бэлтгэн гарах зорилго өгөртлөн Монгол ардын намын дэргэдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны залуус Хинти, Дорнод, Сүхбаатар аймагуудаас нийт 110 гаруй залуусыг хамруулж зүүн бүсийн чуулга уулзалтаа амжилттай зохион байгууллаа. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос санаачилсан залуус ба улс төр зүүн бүсийн чуулгана Хинти аймгийн Дадал суманд залуучуудын улс төрийн оролцоо хичээлээр эхлүүллээ. Цэцэн хаанаараа овглсон зүүн бүсийн залуус маань 2 өдрийн турш үргэлжлэх уг сургалтаар залуусын нийгмийн оролцоогоо идэвхжүүлэх, багаар хамтран ажиллаж асуудлыг зохицоор шийдэх, зүүн бүс нутгийн нийгэм эдийн засагт тулгамдж буй асуудлыг тодорхойлж тэдгээрийг хэрхэн шийдэх талаар судалгаа гаргаж, хувь хүний мэдлэг, хандлага, чадварын тал дээр хамтдаа суралцсан юм. Аймаг тус бүрээс ирсэн залуус бие биетэйгээ гар барин мэндчилж, багийн зохион байгуулалтад орж, нэр урайгаач сонголоо. Сургалтын нээлттэй хүндэтгэл үзүүлж Монгол ардын намын нарийн бичгийн дарга улсын хурлын гишүүн Дүндээ Жанцсан, улсын хурлын гишүүн Гам Бямбнаар мэндчилгээ дэвшүүллээ. Гэрийн багаар одоо ингэж харилцсан зохион байгуулалтанд орж, багийн зохион байгуулалтанд ороод тэгээ багууд одоо тодорхой асуудлуудыг дэвшүүлээд, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг гаргаад, тэгээд аж амьдралдаа хэрэгжүүлэх зөвлөмжүүдийг гаргаад ингээ бүтээлчээр өөрсдөө зүгээр итгэхгүй сонсогч биш бүтээлч үйл ажиллагаа явуулж байгаа нь бол зүгээр зөв зүйтэй ингэж бодогдож байна. Манай энэ нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо бол энэ Цэцэн хааны уран дээр энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа энэ бол их бэлэгдэн бэлтэй гэж ойлгож байгаа. Тэгээд энэ нийгмийн арчил гэдгийг залуучуудад хүргэх ер нь ардчил гэдэг чинь юу юм бэ? Энэ ардчил бол барууныхын шиг хувь хүний тэр одоо хэдэн баячуудын л эрх ашиг хамгаалдаг ийм либерал үзлээс илүү зүүн чиглэлийн нийгмээр бид нар ардчлыг хүлээн зөвшөөрсөн ийм чиглэл рүү явж байгаад бол манай залуучууд дэмжиж ойлгож энэ зохион байгуулалтанд орж байгаа нэг авууштай сайхан санаа гэж ойлгож байна. Цаашдаа бол Монголын ирээдүйд бол нийгмийн арчил байна гэж бодож байна. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны залуус ба улс төр сургалт зорилгын хувьд залуусын оролцоог нийгэмд идэвхжүүлэх ядал бөгөөд хэрхэн өөрсдийн үедээ манлайлагч байж ардчлалыг зөв ёс орн байгуулж нийгэмд тулгамдж буй асуудалд залуус хэрхэн оролцож мөн шийдэхийг олж авах байлаа. Хувь хүний хөгжлийн хувьд сайн харилцагч байх, мэдлэг, хандлага, чадвараа хөгжүүлэх, амжилтын түлхүүрт суралцах, улс төрийн идэвхтэй оролцоог бий болгох алхмуудад багш оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан хамтдаа суралцлаа. Зүүн бүсийн залуучууд цугларснараа энэ юу гэхээр бас мэдээллийг харилцан солилцох. Дээрээс нь одоо бие биедээ одоо тэгээ өөрсдийнхөө онцлог, өөрсдийнхөө авяас чадварыг бол үзүүлэх. Дээрээс нь багаар ажиллах ийм сайхан одоо чадварыг эзэмшиж байна. Тэгэхээр энэ бол бас их үр дүнтэй болж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр миний хувьд бол бас хувь хүний чадварыг хэрхэн нэмэгдүүлэх ёстой юм бэ? Хувь хүн өөрөө нийгэмдээ хэр хариуцлагатай амьдрах ёстой. Залуучууд маань тэгээ бүтээлч хариуцлагатай, эрүүл, боловсролтой байхын тулд ямар зарчмын дагуу одоо ажиллах ёстой юм бэ? Олон улсад бид юугаараа илүү илүүрхэж аав, юугаараа илүү давамгайлах ёстой вэ? Энэ зүйлийг нь бол илүү их ярих гэж бодлоо. Залуус ба улс төр сургалтын бас нэгэн онцлог нь нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо өөрсдийнхөө дотоод нөөц бололцоонд тулгуурлан холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдийн чадварлаг багш нараар сургалтаа явуулж байсан юм.
Сургалтыг хамтран зохион байгуулсан Фредерик Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Оюун гэрлээс гадна холбооны ерөнхийлөгч Оюун Гэрдэн, Монгол Улсын их сургуулийн улс төрийн шинжилгээ ухааны багш доктор профессор Мөнх Бат, нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Номтой Баяр, Учрал, Дэмбэрэл нар сургалтыг зааж, орон нутгийн сургагч багш бэлтгэх дэд хөтөлбөр зарлаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. За тэгээд Эбертийн сангийн хувьд яг залуучуудын гэсэн юм сургалтыг анх удаа явуулж байна. Залуучууд маань ондоо миний харж байгаагаар улс төр шин шийдэл, шин өнгө төрх, шин эрч хүч, зөв шийдлүүдийг авчрах юм шиг байна. Ингээд залуучуудаа би өнөөдөр ганцхан зүйлийг бас загсан. Энэ юу гэхээр би мундаг хүн болъё, би эрх мэдэлтэй хүн болъё, би нийгэм танигдъя гэдэг өөрийгөө гэсэн сэтлэр улс төр дэвтий ороосай. Монголынхаа ард түмнийг үнэн сэтгэлээсээ хайрлж, тэднэрийнхээ сайн сайхан амьдруулаасаа гэж улс төрд зөв гიშгэд зөв алхаж орж ирээсэй гэж би хүсэж байна. Ер нь бол залуучуудын хувьд бол улс төрийн оролцоо, ялангуяа одоо улс төрийн зөв оролцоог одоо дээшлүүлэх. За залуу хүн өөрөө тийм ээ улс төрд оролцсноор тэр оролцоогоо одоо оролцооны үн цэнийг мэдэрснээр улс орныхоо хөгжилд залуучуудын одоо үүрэг оройлыг зөв ухамсарласнаар улс орны одоо ирээдүйг авч явахын залуучуудын одоо мэддэг боловсрол бол тодорхой хэмжээгээр одоо энэ сургалтаар бол бас дээшилж байгаа нь бол энэ сургалтын бас нэг ач холбогдлыг илтгэж байна. Зүүн бүсийн нийгмийн эдийн засгийн салбарт тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Асуудлаас гарц боломжууд юу байгаа талаар бас залуучуудад нээлттэй хэлцүүлгийг бид зохион байгууллаа. Нээлттэй хэлцүүлгийг бид бас тодорхой бас тийм статистик тоон баримт төр бас үндэссэн. Тухайлбал одоо хөдөлмөрийн насны нийт хүн ам болох 1.6 сая хүний 40 орчим хувь нь эдийн засгийн идэвхгүй буюу орлогогүй. 16-аас 35 насны нийт одоо залуучуудын 70 гаруй хувь нь ажлын байргүй байх жишээтэй. Тэгэхээр гол асуудал юун дээр залуучууд бидний одоо доошо буулгах, тэмцэх тоон үзүүлэлт маань өнөөгийн бодит байдал дээр одоо ямар хөө байгаа юм бэ? Яаж хэрхэн нийгэм эдийн засгийн салбарыг хөгжүүлэх. Тэгээ үүнд залуучуудын оролцоо ямар чухал үүрэгтэй, бид юу хийх болцоотой талаар бас нэлээд нээлттэй бид нар бас тодорхой асуудлууд бас сегментчж бид нар хэлсэн байгаа. Залуучуудтайгаа нэгдээд энэ зүүн бүсийн нийгмийн арчлал Монголын залуучуудын холбооны чуулган уулзалтанд оролцож байгаадаа маш их баяртай байна, сэтгэл өндөр байна. Манай залуучууд ерөнхийдөө нийгмийн хөдөлгөгч хүчин учраас өөрсдийнхөө бас дуу хоолойг нэгтгэж энэ хүү сургалтанд оролцож нэг нэгнээсээ суралцаж нэг нэгнтэйгээ одоо харилцаж бодол санаагаа солилцож бас нэг тодорхой хэмжээгээр нийгмийн бодлогыг боловсруулахад хувь нэмрээ оруулж байгаа болов уу гэж бас бодож байна л та. Энэ сургалтын хувьд бол манай Дорн Сүхбаатар Хэмтий гэсэн аймгийн залуучууд оролцож байгаа. Сургалтын хувьд бол маш үр дүнтэй, өгөөжтэй болж байгаа. Төлөв баяртай байна. Тэгээ би залуучуудад нэг зүйлийг их бодож авдгийг өөрөө. Хүн одоо өөрийн хүсэж байгаа, мөрөөдөж байгаа зүйл маань хэдийгээр тэнд уулын ороод байгаа тэр зүйлд би яаж очих вэ? Энэ бол тэр алсын хараагаа харчаад тэнд хүрэх одоо гарцаа харж байгаа. Энэ бол гарцаа харсны дараагаар би тийшээ одоо яаж очих вэ? Тэр өөрийнхөө зорж байгаа, хүсэж байгаа зүйл рүүгээ яаж очих вэ? Очихын тулд бид нар яаж одоо явах вэ гэдэг бүх зүйлийг төлөвлөж хамгийн гол нь залуу хүн болгоо ер нь хариуцлагатай байх хэрэгтэй. Хинти Дорнод Сүхбаатар аймгаас төлөөлөл болсон залуусыг залуус ба улс төр сургалтаар нэгтгэж бие биетэйгээ танилцж хүсэл зорилгоо баттгаж аймаг орон нутагт залуусын өмнө тулгамдсан асуудлаа хамтдаа ярих, тэдгээрийг хамтдаа шийдэх гарцыг томьёолж чадсан сургалт бас уулзалт болж чадлаа. Монгол улсын нийт 70% залуучууд байна гэж байна. Энэ залуучууд чинь тэргүү цаг хугацааны ирэхээр улс орны хөгжил өөрийн гар бие оролцох цаг хугацаа яахахгүй ирнэ. Тэгээд ирэхэд өөрсдийнхөө оюуны хөрөнгө оруулалтыг хийгээгүй өөрөө сурч мэдж боловсроогүй залуучууд чинь яаж яах юм? Цаг хугацаагаар насны яваал очдог. Нөгөө одооны хүмүүс чинь мэдээ цаг хугацаагаар л яваад яа штэ тийм л дээ. Тэр чинь байгалийн зам энэ бол. Тэгэхэд нөгөө залуучууд 70% чинь яг шийдвэр гаргах насанд ирэхээр чинь боловсралгүй байвал яах юм? Боловсралгүй 70% цаад юу аваад явна шүү. Улс орноо авч явна шүү.
Тэгэх юм бол боловсралгүй Монголд залуу хүн байна ихэр чинь тэр улс орн ямар байж болох вэ, тийм үү? Тийм учраас л ер нь өөрийгөө хөгжүүлэх нэгдүгээр боловсралтай болгоё. Тэр боловсрал хөгжил авсныгаа улс орондоо орон нутагтаа хувь нэмрийг оруулъя. Өөрийнхөө дуулуугаар. Ийм зорилготой л байх ёстой. Залуучтай холбоонд орсноос ер нь хүсэл мөрөөдөл юу болсон гэхэлэр ер нь залуучтайхаа өмнөөс нэг дуу хоолойгоо гаргадаг хүмүүс бас чухал юм болоо тийм. Бас нэг түрүүнд ярьлаа шүү дээ 10 маруу гэдэг. Тэр 10%-ын дунд нь бас ордог юм уу? Ер нь тийм хүсэл мөрөөдөлтэй л тэгэл энд анх нийлсэж харж исэн. Нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос энэ жил орон даяар сумдын салбар холбоодыг шинжилэн байгуулах зорилтыг дэвшүүлсэн бөгөөд зүүн бүсийн чуулга уулзалтын үеэр Хинтээ аймгийн Дадал, Батноров, Бат Ширэт зэрэг сумдын ээлжид чуулганыг зохион байгуулсан юм. Одоо нийгмийн ардчлал Монголын залуучуудын Батноров сумын дараагаар сонгогдсондоо баяртай байна. За сум орон нутгийнхаа төлөө өөрийн үе тэнгийн залуучуудтайгаа ахмад буурлуудаас үнэтэй зөвлөгөө сургамжийг авч ийж тэгээд аймаг улсынхаа салбаруудтай нэгт нямбай ажиллаж ихийг бүтээх ийм хүсэл эрмэлзэлтэй байна. Тэгээд цаашдынхаа ажлыг төлөвлөгөөтэй тийм ээ нэгт нямбай чанартай хариуцлагатай хийхин төлөө зүтгэнэ гэж ингэж бодож байна. Холбооны ерөнхийлөгч Оюун Эрдэнэ анх 20 настайдаа Хинтээ аймгийн Бэрх хотын залуучуудын холбооны дарга байсан хөгжилтэй дурсамжаас ярьж энэ холбоо хүнийг хэрхэн өсгөж хөгжүүлдгийн амьд жишээ бол миний амьдрал юм а. Тиймээс ч өөртөө олдсон боломжийг хөдөө нутгийн залуустай хүргэхийг хүсэж орон нутгийн залуусаа дэмжих бодлого барин ажиллаж байгаагаа хэлж орон нутгийн залуустай амжилт хүслээ. 2001 онд Бэрх хотын арчилсан залуучуудын холбооны даргаар өсгөөшгээ ийм чуулганаар сонгогдож байсан. Тэр үед хөрсөх дарга маань энэ холбооны ерөнхийлөгч байсан. Тэгээд тухайн үед би 21 настай байсан. Тэр үед яагаад ч юм бэ надад маш гоё санагдаад тэр үед би тэмдэглэгээ төвтөр бичиж авч байсан. Гэхдээ тэр үед би тэмдэглэгээ төвтөр бичиж авч байхдаа 9 жилийн дараа үндэсний хэмжээний байгууллагын ерөнхийлөгч гэмэх энэ харилцаатай ахуйчид очин гэж бодож байгаагүй. Гэхдээ Монгол ардын нам гэхдээ нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо залуу хүнийг сумаас ахуулаад өсгөж байж болж хүмүүжүүлж өдөө зэрэг хүргэж чаддаг юмаа гэдэг бол миний амьдралын түүх юмаа гэж би боддог. Тийм учраас манай өсгөөж маань ч гэсэн мөнгөнд байж байгаа ч гэсэн магадгүй энэ танхимд сонсоод байж байгаа танд ч гэсэн нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоотой эсэм орж бид бүхний нийгмийн байдлаар магадгүй дараа энэ үндэсний байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллах ийм боломж бас их боломжтой юмаа гэж бас ихийг хүсэж байгаа. За ингэ битбокс таунд Бидний хамтдаа өнгөрүүлсэн өдрүүд хичээл, сургалт, судалгаа, дүгнэлтээр арвин байгаад зогсохгүй. Залуусын бие биетэйгээ ярилцаж хөөрөх, нөхөрлөх сайхан цаг байсан юм. Хан Хинтээ аймгийн түүх дурсгалт газраар аялах, зургаан авахуулах, галын наадам хийж тойрон бүжих, хурд хүч авхааж самбаагаа сорих нь залуу хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг мөлий. За та бүхэн маань мэдж байгаа нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооноос эх 6 сарыг бид нар орон нутгийн залуучуудад дэмжихийн бодлогын сар болгож зарласан. Энэ утгаараа бид нар холбооныхоо ээлжид баг хурлыг бас дархан хот зохион байгуулж та бүхэн санаж байгаа. За энэ бодлогын хүрээнд 3 юм томоохон ажлуудыг бид нар бас хийхээр төлөвлөж байгаа. За нэгдүгээрт нь бид нар бүх сумдынхаа чуулга уулзалтуудыг энэ зам даах гэж шинжилэн зохион байгуулж сумдын залуучуудын байгууллага бид нар шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллахаар шийдэж байгаа. За одоогийн байдлаар 128 сумд чуулганы амжилттай зохион байгуулалт явж байна. За энэ удаа ч гэсэн бид нар хэд хэдэн сумдаар орж сумдуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. За хоёр дахь ажил нь бол
орон нутгийн залуучууд маань сумандаа яг аслагдсан хөдөө нутагт ямар асуудал бүс нутгийн хэмжээнд тулгамдж байгаа вэ гэдгийг гаргаж ирээд тэр асуудлыг бид нар ард түмнээс сонсох аяныхаа хүрээнд намын удирдах зөвлөөр дамжуулан засгийн газарт илэрхийлэх юм ажлыг бас бид нар багцлж хийж байгаа. За энэ ажлын хүрээнд залуучууд маань өнөөдөр олон талаас нь ямар тулгамдж байгаа асуудал залуучуудад байна. Энэ нь өөрөө яг бүс нутгийн хэмжээнд хэрхэн шийдэж болох вэ гэдэг энэ аргачлалаа бас гаргаж байгаа чухал ач холбогдолтой юм арга хэмжээ болж байна. За энэ зууны хүрээнд хийгдэж байгаа 3 дахь бас томоохон ажил бол орон нутгийнхаа залуучуудыг улс төрийн боловсролыг дээшлүүлэх юм зорилт тавьж ажиллаж байгаа. Яг үндэ бид нар нийгмийн арчсан үзэл баримтлал гэж ярьдаг, либерал үзэл баримтлал гэж ярьдаг. Тэгвэл яг энэ юу юм бэ гэдгийг илүү онлын талаас нь гаргаад энэ маань яаж одоо жишээлбэл бүс нутгийн түвшинд, орон нутгийн түвшинд, сумын түвшинд өөрөө жишээлбэл нийгмийн арчсан үзэл баримтлал маань хэрхэн хэлбэршгүй гэдэг дээр залуучуудад боловсруулах юм зүйлийг бид нар Фредерик Эбертийн сантай хамтарч бас зохион байгуулж байгаа амжилттай сайхан болж байна гэж бодож байна. За одоо бол зүүн бүсийн буюу манай Сэцэн хааны залуучууд Хинтэд орнод Сүхбаатарын залуучууд маань анх дугаар одож олон уулзалт хийж байна. Үүний дараа говийн бүс, төвийн бүс, баруун бүс, хангаан бүс гэдэг байдлаар 5 дэд бүсийн чуулга уулзалт юм. Ингээ 10 сард бас зуны академик хийж бид нар бас яг залуучдынхаа улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн ардчил гэдэг академик бас холбооныхоо дээр зохион байгуулъя гэдэг ийм чиглэлээр ажиллаж байгаа. Ингээд энэ зундаа бүх одоо чуулгануудаа хийсний дараа бид нар 11 сартаа багтаад бид нар бүх сумдын дарга нарын оролцсон залуу одоо удирдагчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулна гэж бодож байгаа. Энэ маань өөрөө ямар ач холбогдолтой вэ гэхээр мэдээлэлээс бас аслагдвал байдаг. Орон нутагт амьдарч байгаа удирдагч залуучуудынхаа нээн илрүүлэх, тэдэнд холбооны зүгээс боломж олгох, залуучуудаа сурч боловсрох юм боломжийг нь гаргаж ирэх ийм зорилготой үндэсний ажлууд хийгдэж байна. Тэгээд энэхүү бүсийн чуулга маань их эзэн Чингис хааны төрж өссөн хөлгийн нутаг Хинтээ аймгийн дадал суманд болж байгаа их сайхан бэлгшээлтэй гэж бодож байна. Залуус ба улс төр нийгэм дэх залуусын оролцоог идэвхжүүлж залуу хүн хаана амьдарч байна, тэнд нь хөгжил, цэцгэлэлт, шинжлэл бадамлан асаж байхын тулд Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбооны зүүн бүсийн чуулга уулзалт нь орон нутгийн залууст хүрсэн шинэлэг арга хэмжээ болж чадлаа. Залуу нас бол урсан өнгөрч буй лаа биш. Харин агшин төдийд гарт чинь баригдсан шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөс өмнө чадварч нэгэрэн дүрлзүүлэх сэтгэлээр шатаж яваа залуус та бидний дунд олон байгаа. Итгэл сэтгэлээ нэгтгэе зүг-зүгийн залуусаа зүрхэндээ ортоцой чиний миний Монгол чин зүрхэндээ харилия сүрхүчтэй хорныхоо сүлхимрийг үргөө атсан аршигтэй асан гашигодоо амин хартай Монголынхоо албан дурсаж амдри залуучуудаа ордон хүсний дуутай Монголын залуус бидний хорон Монгол танда зүтгэе бигэ хүстэй хөглөө гэрэл тэрэгдүй зороо газар газрын залуусаа гаргараасан атгацгай чиний миний Монгол чин зүрхэндээ харилия сүрхүчтэй хорныхоо сүлхимрийг үргөө атсан гашигодоо амин хартай Монголынхоо албан дурсаж амдри залуучуудаа ордон хүсний дуутай Монголын залуус бидний хорон Монгол танда зүтгэе
залуучуудаа орон бүсдийн дуутай Монголын залуус бид бидний хон Монгол тандаа зүсээ Асан машигото амин хартай Монголын алгын тосын чандрын залуучууд